За та бүхний сая үздэг энэ маш их хөдөлгөөнтэй боловч ингэж зургатаар бичсэн одоо гар утсаар бичсэн дүрс болбоос боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн одоо анги танхим дотор хийгдэж байгаа шашны зан үйл байлаа. За ингээд энэ бичлэгтэр гарч байгаа энэ хүмүүс болбоос тэр саарл бижаагтай хүн нь соронзон захирал байгаа. За түүний хажууд сууж байгаа энэ хар бижаагтай хүн нь болохоор соронзон захирлын гэр нөхөр бөгөөд тэтгэврт гарсныхаа дараа нөгөө Орос 3 дугаар сургуульд сарын 10,868,000 төгрөгийн цалинтаагаар ажиллаад байсан Лүндэн дөржигддэг одоо профессор байна. За бэлтгэл цааш нь өргөдөд үзье. За энэ ном хурж байгаа хоёр хүнийг нь бас танилцуулах нь зүйтэй. За энэ хөгшин лам нь болохоор монгол хүн биш төвдийн лам хүн байгаа. За ер нь бол соронзон захирлын одоо захиралтай холбоотой нийтлэл нэвтрүүлэг одоо түүний буруу болохыг нь хичээсэн ямарваа нэгэн зүйл гарахаар л очиж маш их хэмжээний балин хийж засал ном уншиж яадаг ийм хүн юм байна. За тэгээ мэдээж энэ Орос сургуульд чинь Орос Монголын хамтарсан 3 дахь сургуульд Оросын одоо маш олон багш нар 170 80 гаруй хүмүүс ингэ ажиллаж байхад гинтхэн одоо ингээл төвд лам нар орж ирээл ингээл төвд хэлээр баахан ном байлан уншаал арц хүж уугуулаад за ингээд байхад бол одоо үнэхээр их гайхдаг байсан. Тэгээ жоохон одоо ямар учиртай болоод ийм зүйл хийдэг байсан болоо гэд тухайн бичлэг бич авсан Орос багш одоо энэ бичлэг надад ирвэлээд за түүнийг нь одоо ингээд ямар хүн гарч байгааг нь бас би ингээд таниулах ажиллагаа хийсний үндснээр та бүхэнд танилцуулж байгаа юм. За хажууд нь сууж байгаа энэ залуу ламыг нь болохоор Сандгаа гэдэг энэ соном ламын бол туслах энэ хүн болохоор монгол хүн байгаа. За тэгээ мөн л одоо энэ соном гэдэг хүний заасны дагуу маш их хэмжээний одоо янз бүрийн тийм хэлбэр хийдтэй байлангуудыг хийгээд золигт гаргаад ингээл ном маань уншаад за тэгээ сургуулийнх нь одоо уртл байдаг том кантинаар дээр түүнийг өөрж тавьсан одоо ингээд 27 оны үед их хэмжээний ялаа батган цуглууд нэг юм балер заван зүйл болдгоо гэдгийг одоо бас тэр гадаад багш нар нь гайхаад бас бид тэр хийсний дагуу энэ мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За ингээд цөмөрөөс үргэлжлүүлээд үзье тийм ээ. За ер нь бол одоо Монгол улсын иргэн хүн шашин шүтэх хэрэгтэй. За энэ эрхэнд нь одоо хинт ч хөндлөнгөөс халдаж орж болохгүй. За тэгвэл энэ шашин номын үйл ажиллагааг явуулахыг хориглосон бас нэг байгууллага байдаг нь Монгол улсын төрийн байгууллага байдаг юм аа. За тэгэхээр ер нь энэ тийм ч учраас Монгол улсын энэ боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд боловсролын зарчим дээрээ за энэ шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл одоо бусад үйл ажиллагааг боловсролын одоо байгууллагт албан ёсны байгууллагт явуулахыг хориглоно гэж заачсан. Гэтэл энэ одоо энэ хуулийн зүйл заалтыг ностойгоор зөрчөөд ингээд сургуулийнхаа ингээд шашны байгууллага болгочихсон. Анги тамхиар ингээд баахан арч хүч уугуулаад янз бүрийн хэлбэр хийдтэй балингуудыг одоо миний одоо муу мухай амиг арилгаж өгөөрэй гэд хийгээд ингээд явчих нь бол зүү зөксгүй үйлдэлээ. Тэгээ энэ хүндээ ингээд боловсролын сайд нь одоо авилгын хэрэгт нь болохоор алфавитаа тэмцэх газар ногт хөдөлж өгдөггүй, шалгаж өгдөггүй. Ингээд 3 сар болж байхад ингээд нүдэн балаа чихэнд үлээ ингээд цаашаа хулгайгаа хийгээ байж байгаад ажиллаулаад байж байдаг. За тэгэл сургуулийнхаа багш нартаа болохоор одоо өөрхөн хуучин одоо муухай хувцснуудыгаа одоо 300-аас 400 мянган төгрөгийн үнэтэйгээр ингээд 30-40 сая төгрөгийн хувцсыг ингээд хүчээр зараад байж байгаа асуудал нэг гараад байхаар үүнийг нэгэ баримтанд гаргаад хахад түүнийхэн төлөө ингээд арга хэмжээ тооцдоггүй. Сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөө болонгууд ингээд хүн болгоноос 100 мянган төгрөг гэдэг нэг 20 сая төгрөгийг ингээд хураагаад ингээд дээрэмдээ авчдаг асуудлыг мөн ингээд баримтанд гаргаад багш нар нь өөрсдөө яриад тахаар арга хэмжээ тооцдоггүй нэг юм хинт ч дийлддэггүй одоо ингээд 66 нас хүрэх чагаа нэг юм хүн байгаад байдаг. Тэгээд одоо цаашдаа энэ улс чинь хуультай улс юм уу, хуульгүй улс юм уу. Тэгээд уул нь бол Монгол улсын одоо иргэн хүн бол 55 насраад эмэгтэй хүн төрсэй гарах хэрэгтэй байтал 66 хүртэл одоо ингээд ажиллаж байгаа ямар учиртай. Тэгээд зарим ингээд нэр нөлөөтэй юм авилгач хулгайч хүмүүст нь болохоор ингээд хууль нь үйлчилдэггүй.
одоо ариун цагаан хөдөлмөрөөр ажиллаа хийгээ явж байгаа сургууль хүмүүжүүд ажиллаа хийж байгаа хүмүүс нь болохоор 55 хөрөнгүүд л хөөгөө гаргадаг. Энэ үйлдэлээ таслан зогсоогооч хэмээн одоо холбогдох хүмүүсээс нь хүсэж шаардаж бас байна. За ингээд бид нартай хамтаж үзэж та бүхэнд баярлалаа. Манай пэйжийг бас лайк, фоллоу хийгээрэй. Цаашдаа та бүхэнд олон нийтийн эрх хэсэг зөрчсөн одоо хүмүүсийн буруу болохоо үйлдэлийг зөвхөн энэ пэйжээрээ дагнан хүргэх болно. Бидэнтэй хамт байдагт баярлалаа.